Сайн байцгаана уу? Infinity English-ийн багш их гэрлэн. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр та бүхэнд ерөнхийдөө дуунууд одоо цувралаар орчуулад хөргөх болно. Гэхдээ орчуулгахдаа зүгээр ч нэг орчуулга тавихгүйгээр яг тухайн англи хэлний дүрм дээрээ яг ямар зүйл гарч ирээд ийм утга санааг илэрхийлээд байгаа юм бэ гэдгийг нь цаад хүнийх нь илэрхийлж байгаа утга санаатай нь дүүцүүлээд хамтдаа англи хэлээ сайжруулцгаая. I just realized I have to show my boobs real hard. It's showtime! I'm just gonna be honest with you guys. Yeah! I did play you. You what? I'm not showing my boobs real hard, man. You got fucking played. You got fucking played. Look at yourself. Where did I go wrong? I lost a friend. Didn't even notice. No punches got to roll with. You got to keep me focused. You wanna say so? Why don't you say so? Didn't even notice. No punches got to roll with. You got to keep me focused. You wanna say so? За саяны хэсэг дээр analyze hii. Day to night to morning гэх юм бол ерөөсөө байнга л гэсэн ерөөсөө шөнөөс өглөөнөөс орой хүртэл гэсэн утгатай юм тийм ээ. За тэгээд keep with me in the moment гэх юм бол та яг энэ мөчүүд те эдгээр мөчүүдэд хамт байгаа чи гэдэг чинь. За I would let you had I known it. Why don't you say so гэх юм бол би одоо чи намайг энийг мэдүүлэхгүй яасан бэ? Чи яагаад надад хэлэхгүй байсан юм бэ? Хэлэхгүй байгаа юм бэ гэж байна те. Didn't even notice гэхлээр ерөөсөө анзаарч ирсэнгүй. No punches left to roll with. За энэ дээр гарч ирж байгаа expression тайлбарлая. За roll with the punches гэдэг expression болохоор юу гэсэн үг гэхлээр одоо ямар нэгэн асуудал хэцүү үед тулгарлаа гэхэд түүнтэй одоо эвлэрхээс өөр аргагүй байдалд орохыг roll with the punches гэж нэрлэдэг. Тэгвэл энэ бит хоёрт бол ер нь бол ингээд тэ хин маань ер нь бол ямар ч асуудал бол байхгүй байна гэсэн утгатай юм байна. За тэгээд you got to keep me focused, want it, say so гэдэг юм дээ. Чи намайг одоо өөр дээрээ одоо анхаарлыг маань татмаар байгаа үсттэй. Чи хүсэж байна уу? Тэгвэл зүгээр хэлэлтэй гэсэн утгаар хэлж байна. За тэгээд дараагийн хэсэг маань яг адилхан давтж байгаа. Тэгэхээр энэ давхилтын хэсгийнхэн гол утга санаа нь юу вэ гэхээр энэ дуулж байгаа эмэгтэй маань өөрөө уулын тэр залууд ерөнхийдөө бол талтай болсон байгаа байхгүй. Тэгээд жоохон флирт хиймээр байгаад байгаа. Тэгсэн юм нөгөө залуу нь өөрт нь бас сайн гэдгийг мэдээд байгаа. Тэгээд уул нь ингээ болчмоор байдаг. Дааж нөгөө залуу нь ямар нэг үйл хийхгүй худлаа ингээ тоглоод тэгээ өөрөө нь ингээ гуйлгуулах гад хэлэхгүй ингээ байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ эмэгтэй бүр ингээ аргаа барсандаа ингээ дуудулсан. За саяны хэсгийг орчуулъя. It's been a long time since you fell in love гэхээр it's been a long time гэдэг нь болохоор маш удаан хугацаа өнгөрчээ. Чи яг хэн нэгэнд бүр ингээд хайртай дуртай болсноос хойш удаан хугацаа өнгөрчээ. You ain't coming after shell. Shell гэдэг чинь одоо бүрхүүл гэсэн үг байна шүү дээ. Чи наад нэг бүрхүүлээсээ гараад өгөөч. You ain't really been yourself. Чи өөрийгөө чөлөөлөөч, өөрөөрөө байлтаа гэж тэгж чинь. За тэгээд tell me what must I do гэх юм бол миний юу хийх ёстой хэлээд өгөөч. За cuz luckily I'm good at reading. Би бол аз тохиож уншихтаа тий уншихтаа ямиг ойлгохтаа бол сайн шүү гэдэг чинь. За I wouldn't bug him. He won't stop chasing гэдэг чинь. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр түүнд одоо садаа болохгүй. But гэхдээ he won't stop chasing. Chasing гэдэг нь болохоор одоо ямар нэгэн тоглоом байлаа гэхэд муу аргаар хожих гээд одоо ямар нэгэн зал хэрэглээд
ингээд идэг. Тэрийг хэлж байгаа. Тэгэхээр тэр өөрөөсөө ингээд зайл хэрэглэхээ болохгүй байна. Би уулын түүнд одоо ямар нэгэн байдлаар садаа болоогүй шүү дээ гэж хэлж байна. Тэгээд and we can dance all day round гэхээр хоёулаа бол энийг бол ингээл тойруулаад яваал энэ гэсэн утгатай. Түүнээс биш бүжиглэх гэсэн утгатай биш. За if you fronting I will be bouncing гэхээр fronting гэдэг нь болохоор ерөнхийдөө fake face үзүүлэхийг хэлж байгаа. Тэгэхээр юу гэсэн юм гэхээр хуурамч царай гаргах чинь надад сайн биш юм шиг ажиллах гэсэн. Хэрвээ чи ингээд яг уу үжиглсээр байх юм бол I will be bouncing гэхээр зөвхөн хаалгаас авал гарах зөвхөн бүх юмыг хаяхад бэлэн гэж байгаа байхгүй. Тийм утгаар илэрхийлэгдэж байна. За дараагийн хэсгийг сонсъё. За ингэж байна. If you want it хэрвээ чи хүсэж байгаа бол scream it зүгээр орилоод хэлэх юм хамаагүй shower it за бүр над руу бүр хашгирсан ч болно baby те before I leave you dry гэхээр би чам зүгээр орхиод bye bye гэд хаяхаас өмнө gels хэлээч гэх тэгээд байгаа хань. За За эхний 3 мөртийг тайлбарлая. За эхний мөр нь болохоор let me check my chest. Chest гэдэг чинь цээж тийм ээ. Тэгээ ер нь бол зүрхээ чагнал гэсэн утгаар хэлж байна. За my breath right quick гэхээр ерөөхдөө бол амир амсгатцсан байна, сэтгэл догтлцсан байна хаа гэж байна тийм. He ain't ever seen it in a dress like this гэхээр тэр одоо ингээд над чиг одоо ингээд сандарч мандраа догтлж байгааг над чиг юм хувцалцсан юм хөөрхөн юм ихтэй dress хийсэн юм ихтэйгээс бол бараг харж байгаагүй хаа гэсэн утгаар илэрхийлэгдэж байна. Ever even been impressed like this гэхээр яг одоо ингээ impressedтэй сэтгэл догтлж байгаа шиг мэдрэмж бол өмнө нь авж байгаагүй баха гэж хэлж байна. За тэгээд probably гэдгийг бол ойлгож байгаа тийм. За ер нь бол тийм I got him quite би түүнийг чимээгүй болгодог гэж байна. Тэгээд on the set like zip гэдэг чинь нөгөө цахилгаан тийм амаа өдөлөх гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг би түүнийг бүр ингээ таг чиг чимээгүй ингээ шоконд орцсон гатцсан болгодог гэсэн утгаар илэрхийлэгдэж байна. За тэгээд дараагийн хэсгийг нь үзье. За одоо зогсоо тийм ээ. Take it, own it, steal it fast гэж. Take it наатаа энэ одоо мэдрэмжээс шүүрээд авал та тийм наатаа одоо өөрийн болгоо steal it одоо хулгаал тийм хурдлаа гэдэг чинь. Boy stop playing grandma ass гэнэ. За юу гэсэн хэлээ битээ яхаа зүгээр тэгээ тоглоод гэлс зүгнөөс нь базаад аваа. За яг чи ийм утгаар илэрхийлэгдэг шүү зэ. Энэ зүгээр л ер нь намайг өөрийн болгоод авах гэсэн утгатай байхгүй. За тэгээд why you acting like you shy гэнэ. Чи яагаад худлаа ичимхий юм шиг царайлаад байгаа юм гэдэг нэ. Why you beating around the bush гэж. За энэ аюу гоё phrase шүү зэ. Beat around the bush гэдэг нь болохоор юмыг тойруулах, яг шууд хэлэхгүй зүгээр тойруу утгах санаагаар илэрхийлээд байхыг beat around the bush гэдэг байна. За тэгээд knowing you want all this woman never knock it till you try гэдэг юм уу. Knowing гэнэ мэднэ. You want all this woman гэхээр за чи бол үнэхээр энэ эмэгтэйг бол амар тэгээ өсөж байгаа чинь бол мэдж байна. Never knock it till you try гэхээр юу гэсэн үг гэхээр хэрвээ чи ингээд оролдохгүй ямар нэгэн try хийхгүй бол хизэж бүтэхгүй шүү л гэсэн утгаар илэрхийлэгдэж байна. All of them bitches hating I have you with me гэнэ. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр наад амар олон бусад эмэгтэйчүүд бол би чамаа ингээд дуурлуулсан тэ чи надад сайн гэдэгт бол үзэн яддаг баха хайд. За би бол нэрнгээсээ чамд өмнө байсан бүх хүмүүсээс бол хамгийн real юм шүү гэдэг чинь жинхэнэ шүү. And pretty of course хөрхөн гэж байна. За тэгээд all of the
body. Hurry the ass and titties гинэ. За царайгаараа чөөрхөн гэж дээ өөрийгөө гоё биетэй гинэ, гоё өгцөгтэй, гоё хөхтэй гинэ. За. Тэгэл дахиад тавилаа дөө. За бай бай.